За сүүлийн жилүүдэд манай улс эдийн засгийн хямралтай нөхцөл байдалтай байгаагаас үүдээ засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дэд бүтэц зам тээвэр бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон төслүүд гацаанд ороод байна. Тодорхойлбол сүүлийн 20 гаруй жил яригдсан эгийн голын усан цахилгаан станцын төсөл Ухаан хотгоос Гашуун сухад хүртэлх 240 гаруй км төмөр замын төсөл санхүүжилтгүй улмаас зогсчихсон. За дээр нь 5 толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болоод нийслэлийн болон орон нутагт баригдах хэд хэдэн автозам барих төслүүд хүлээгдсээр байна. За харин манай улсын төсөв болоод дотоодын аж ахуйн нэгж компаниудын айландаж эдгээр төслүүдийг бие дагаад хэрэгжүүлчих боломж олцоо байхгүй нь ойлгомжтой юм а. Тэр ч утгаараа засгийн газраас хүлээгдээд байгаа дээрх төслүүдийг хэрэгжүүлэхээр гадаад улс орнуудаас зээл авах талаар нэлээдгүй эрчимтэй ажиллаж байна. За манай урд туршуулах бүгд найрамдах Хятадд улсын экспорт импортын банкнаас хэд хэдэн томоохон төслүүдээр их хэмжээний зээл авах болоод байгаа юм а. Тодорхойлбол эгийн голын усан цахилгаан станцыг барих төсөлд 1 тэрбум орчим Америк долларын зээлийг авах юм. Уг цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг батлахдаа 827 сая Америк доллар зарцуулагдана гэж баталсан. Харин энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын засгийн газрын ажлын хэсгийнхэн бүгд найрамдах Хятадд улсын экспорт импортын банкнаас 1 тэрбум Америк долларыг 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр авахар яригдж их уралдаж танилцуулаад байгаа юм а. Гэсэн ч өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед 1 тэрбум орчим Америк долларыг тэрж иртэн эгийн голын усан цахилгаан станц бус нэн шаардлагатай хурдан хугацаанд ашгаа олох өөр бусад төслүүдэд ялангуяа үйлдвэрлэлийн салбарт оруулах шаардлагатай гэдгийг зарим улс төрчид хэлж байгаа юм а. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Хятад улсын экспорт импорт банк хооронд 1 тэрбум Америк доллар авах гэж байгаа. Энэ их том мөнгө шүү. Би одоо улсын хурлын гишүүдийг унтаа байдлаасаа гараад энэ 1 тэрбум Америк долларыг зөв зарцуулах дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэж гэж байгаа. Би 1 тэрбум Америк долларыг авах нь зөв гэж байгаа. Энэ улс орны хөгжид хэрэгтэй гэж байгаа. Тэгэхдээ 1 тэрбумыг бараг тэр чигт нь аваачаад тэр эгийн гол руу хийнэ гэдэг чинь болохгүй. Өнөөдөр тийм нэг хэрэгцээ шаардлагач яг цахилгааны хувьд бас байхгүй. Ийм тэмээнээс хэдэн 10 мянган тэмээнээс илүү үнэтэй, хэдэн сая тэмээнээс илүү үнэтэй ийм өртгөр ийм юм хийвэл энэ харин би Монгол улсын эдийн засгийн том хохирол учруулна. Өнөөдөр бол зээлийн ерөнхий хэлэлцээр л ярих ёстой. Түүнээс биш эгийн гол даван тэрэн даван гэж өнөөдөр ярьдаг үндсээр бас буруу. Баярлалаа. Хаанаган тэр эгийн гол даван гэдэг ингээ материалч. Энэ ерөнхий хэлэлцээр явж штт. Тэгээ ерөнхий хэлэлцээр дээр яагаад танд ийм оруулж ирээд байгаа? Би маш олоодаа сонссон энийг. Би мэрэгжлийн хүмүүсийг цуглуулж бас зөндөө олоодаа тооцоо хийлээ гэсэн. Өнөөдөр ийм хэрэгцээ шаардлага байхгүй. Монгол Улсын эдийн засагт нэмэртэй өөр бусад төслүүдэд энэ 1 тэрбумын зээлийг өгвөл яасан? За түүнчлэн сүүлийн 2 жил гаруй хугацаанд санхүүжилтгүй улмаас гацаанд ороод байгаа Ухаан хотгоос Гашуун сухад хүртэлх төмөр замын ажлыг ч дээрх банкнуудаас зээл авч үргэлжлүүлэхээр болоод байна. За энэ талаар олон улсын эдийн засгийн төлөв байдлын сэтгүүлч Майкл Кон Bloomberg.com сайтад мэдээлэхдээ Монгол улс уг төслийн хүрээнд бүгд найрамдах Хятад улсын экспорт импортын банкнаас 1.3 тэрбум Америк долларын зээл авахар болсон. За ингэхдээ Хятадын талаас уг төслийн гүйцэтгэгч компаниар зөвхөн бүгд найрамдах Хятад улсын компанийг сонгох болцлыг тавиад байгаа талаар мэдээлсэн юм а. За хэрэг бүгд найрамдах Хятад улсаас тавьж байгаа дээрх зээлийн нөхцлөөр уг төслийн гүйцэтгэгчээр шалгараад байгаа бүгд найрамдах Солонгос улсын Samsung CNT компанийг энэхүү төслөөс гаргах ёстой болж таарч байгаа юм. За уг компанийн төслийн ажлын хүрээнд 30 гаруй сая Америк долларын ажлыг хийж гисэн байгаа их мэдээлж байна. Зүүнээс харахад манай улс Samsung CNT хувьцаат компанитай хийсэн гэрээгээ хэрв цуцлахад хүрвэл гэрээний үргээ биелүүлээгүй гэх үндслээр дахиад л олон улсын шүүхийн хаалга татаж уг төсөл дахин хэдэн жилээрч гацаагдаж болох нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн энэ онд гэхэд бүгд найрамдах энэтхэг улсаас 1 тэрбум Америк долларын зээлийг авах асуудалч ихээр яригдж байна. Энэтхэгийн талаас энэхүү зээлийг өгөхдөө манай улсын зам тээвэр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах байдлаар өгнө гэдгийг мэдгдсэн. За гэсэн ч авах хүн бүхийж өгөх хүн гидийдэг гихчээр дээрх зээлүүдийн тусгаалсан нөхцлүүд нь тухайн зээл өгч байгаа орондоо ашигтай бидэнд ашиггүй байдлаар яригдж байгаа нь анхаарал татаж байгаа юм. За тэр ч утгаараа дээрх зээлүүдийн нөхцөл хугацаа гээд олон асуудал дээр нявхар хандахгүй бол эх жилүүдэд манай улс гадаадаас авсан зээлүүдээсээ болоод өрийн дарамтанд орох эрсдэлтэйг эдийн засагчид онцлог хэлж байгаа юм а. Өрийн удирдлагын хуулинд бол тухайн оройн удирдлагын тухайн хуулинд манай энэ өрийн хэмжээ ямар байх вэ гэдгийг бол угаасаа заагаад өгсөн. Тэгээд одоо буурсаар байгаад 18, 19 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 40 хүрнэ гэсэн ийм хувьтай байж байгаа. Тэгэхээр хууль нэгэнд байж байгаа үед нэмэлт энэ зээлүүдийг ингэж оруулж ирээд байх юм бол нөгөө хуулиа зөрчсөн асуудал болно. Хамгийн зөв одоо шийдэл бол түрүүний миний хэлдэг шүү. Тендерийн маягаар явах хэвээр. Тэгэхгүй бол гаднаас одоо энтхийн зээлийг би бас сонссон. Бас их тусгай нөхцлүүдтэй юм байли. Зөвхөн энтхийгээс одоо юу гэдгийг
бараа худалдан авсан тэр төслийг хэрэгжүүлэхдээ энтхэгээс одоо бараа худалдаж аавч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл тентхийн үнэ нь ямар байх вүлээ? Бид нэр өөр газраас авчих боломж бол байх л байх, харьцуулж үзээд ингээд энэ их мөнгөнүүд бол яваанда хэрвээ их анхааралтай хандахгүй бол жинкнээсээ Монгол улсыг үрийн одоо нөхөнд унгаана. Зээл авч болно. Тэрүүгээрээ энэ зээлээ төлөх орлогоо өөрсдөө олох л ёстой гэдэг л юмн дээр их анхаар. За хамгийн гол нь эх оноос төлөгдөж эхлэх олон бондуудын үр зээлийн хажуугаар их хэмжээний зээлийг сонгуулиас өмнө оруулж ирэх гэж байгаа нь улс төрчдийн сонгуулийн зардлаа босгох зайлж магадгүй хэмээн хардах хүмүүс ч цөөнгүй байна. Тэр ч утгаараа дараагийн засгийн газар байгуулагдтал дээрх зээлүүдийг авахгүй байх, хэд яарч буруу шийдвэр гаргахгүй байх ёстой гэдгийг эдийн засгчид хэлж байна. Энэ талаар улсын хурлын гишүүн Амар Жаргалаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм а. Ямар ч улсын хурлаар бол оруулаад надад асуудал ч юм уу шийдчихсэн зээл авах нь болоо гэж ажихам юунд авах уу, эгийн гол дээр авах уу, эсвэл хаана юунд дээр авах уу гэдгийг нь бол шүү бас дэлгэрэнгүй үдч харж байгаад шийдэх учиртай. Сонгуулиас өмнө энэ зээлүүд орж ирэх юм төслүүд эхлэх юм байхгүй. За ямар ч тач эрхэм гишүүний хэлж байгаагаар дээрх зээлүүд эх 6 дугаар сард болох сонгуулиас өмнө батлагдаж орж ирэхгүй их хариултыг өглөө. Улсын орны эдийн засгийн уналттай ард иргэдийн амьдрал хавханд хэцүү байгаа энэ цаг үед гадаадаас орж ирэх хэрэгдэж байгаа их хэмжээний зээлүүдийг хэрхэн яаж авах, юунд зарцуулах вэ гэдгийг сайтар бодож төлөвлөж байж шийдвэр гаргахыг эрхэм түвшээд өсөе.